За байцгаана уу эрхэм мөндөд үзэгчтэй. Уралдаан цэнгээ танин мэдэхгүй анхаа нэвтрүүлгийн манай энэ удаагийн дугаард Монгол Улсын засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг усны газраас санаачлан оюутнуудын дунд дэлхийн усны өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх сарын аяны хүрээнд оюутан залуучуудын экологийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор усны сэдвтэ анхаа нэвтрүүлгийг ТV-тэй хамтран зохион явуулж байна. Энэ удаагийн нэвтрүүлгийн ивент итгэгчээр Монголын тэргуун магналагч үйлдвэр болох MCS компани оролцож байна. Ингээд энэ удаагийн нэвтрүүлгийг ивент итгэсэн MCS компанида болон нэвтрүүлэгт оролцож байгаа нийт оюутан залуучуудаа нэвтрүүлэгтээ амжилттай оролцохыг хүсье. За эхний асуулт анхаарлаа сонсоорой. Монголчууд усны эзнийг хэн гэж нэрлэдэг вэ? Лос. Лос гэн баяр үргэлж амжилттай хариуллаа. Дараагийн асуулт им тариа. Имийн нэг удаа хэрэглэх хэмжээг юу гэдэг вэ? Том байна. Монголчуудын гоёл болдог морины явдлыг юу гэдэг вэ? Жороо морьтой явж монголчуудын гоёл болдог. Дараагийн асуулт. Хүний ямар эргэнтэнд хамгийн их ус агуулдаг вэ? Арьс. Харамсалтай байна. Арьс биш байна. Цус биш ээ. Хүний ямар эргэнтэнд хамгийн их ус агуулдаг вэ? Илэг. Маш сайн байна. Хариултыг авлаа. Илэг. За дараагийн асуулт. Телевизийн тухайн өдрийн үзүүлэх нэвтрүүлгийн хуваарийг юу гэдэг вэ? За амсалтай. Телевизийн тухайн өдөр үзүүлэх нэвтрүүлгийн хуваар. Юу вэ? Тойм. Биш. Тойм чинь юу вэ? Мэдж байгаа шүү дээ. Хөтөлбөр. Баяр үргэлж хөтөлбөр. Утга сүхт хэргийн 90-ийн эсрэг талыг юу гэдэг вэ? Биш. 90-ийн эсрэг талыг иш гэх вэ? Юу вэ? Мис биш ээ. Арт тал. Харин арт тал чи юу гэдэг? Бариул биш ээ. 90-ийн эсрэг тал гэж шүү дээ. Мөр. Баяр үргэлж мөр. Эрт зүйлийн 90-ийн нөгөө талыг мөр гэж шүү дээ. Дараагийн асуулт. Харз гэж юу вэ? Цэвэр ус. Хөтөн цэнгэг ус. За харамсалтай. Хариулт арай биш байна. Харз гэж ямар ус вэ? Өстөөгөө голдоо урсж байгаа ус. Өстөөгөө голд урсж байгаа ус. За хариултыг авлаа. Мөсөн бүрхүүл донд байгаа ий задгаа урсж байгаа усыг харз гэнэ. Эрт үед тоононд ямар хүн гар хүрдэггүй байсан бэ? Эмэгтэй хүн тоонд гар хүрдэггүй байсан байна. Бэлзэг гэж юуны хүрдэгснэр лээ? Бөгжний хүрдэгснэр. Баяр үргэлж. Дараагийн асуулт. Зүрхийг тэтгэгч гол шингэн зүйл юу вэ? Цус байна. Баяр үргэлж цус. Нас гүйцэн агтсан 90 хоног юу гэдэг лээ? Нас гүйцэн агтсан 90 хоног. Эрг. Маш сайн байна. Баяр үргэлж. Хүнжийн ээж хин гэдэг лээ? Хатан шүү дээ. Дараагийн асуулт. Манай улсын хамгийн том нуурыг нэрлэнэ. Хамгийн том нуур. Ус нуур. Баяр үргэлж. Ус нуур байна. Баяр үргэлж. Ус нуурын тал байна. 3350 км квадрат талбайтай. За дараагийн асуулт. Хөх махан тэнгэрийг эзэгнийх нь төрсөн яруу наригч юм бэ? За харамсалтай. Бадарч. Ямар бадарч? Полцгийн бадарч. Бадарч биш байна. Ким бэ? Нацгад орч. Бадарч биш байна. Хөх махан тэнгэрийг эзэгнийх нь төрсөн яруу наригч. Бигзийн явах бол баяр үргэлж. Ахаан даатахаа санахаараа яруу наригч соёлын гавьд зүтгэлтэн төрийн шагналсан түүний бие хаан төрөө тэмээг алдарт бүтээлт хөх махан тэнгэрийг эзэгнийх нь төрлөө гэж гардаг тийм. Монгол улсад усны тухай хууль хэдэн онд шинжлэгдсэн бэ? 2004 онд. 2004. Маш амжилттай хариулсан. 2004 он. Мөрөн гэдэг үгийн утга. Мөрөн. За харамсалтай. Гол мөрөн гэж байдаг шүү дээ. Мөрөн гэдэг үгийн утга нь яг ямар утгатай вэ? Их устай гэсэн. Маш сайн байна. Их ус мөрөн гэж. Өвдөгний ардлыг юу гэдэг вэ? Хонг. Өвдөгний ардл. Чиний хогч нь өвдөгнийхээ ардтай. За харамсалтай. Өвдөгний ардлыг юу гэх вэ? Өвдөгний ардлыг юу гэдэг вэ? Тахим. Мэдээж тахим штэ. Хүн малын тойгны тус нуурах газрыг тахим гэдэг.
Дэлхийд цэнгэг усныхаа нөөцөөр ямар ус тэргүүлдэг вэ? Монгол. Монгол. Монгол арай биш. Голланд. Голланд биш ээ. Дэлхийд цэнгэг усныхаа нөөцөөр ямар ус тэргүүлдэг вэ? Орос. Оросын албаны ус. Баяр хүргэе. Оросын албаны ус. Монос модны үржимсэг юу гэдэг вэ? Яамстай. Мойл. Баяр хүргэе. Мойл. Нүцгэн ууланд юу байдаггүй лээ? Мод. Мод байхгүй аа. Дэлхийн хамгийн нам дор газар орших тийм. Австрал. Австрал тийм байна. Баяр хүргэе. Австрал тийм. За дараагийн асуулт. Монгол орны их хүйтэн усны загас. Зэвэг. Зэвэг биш үү? Монгол орны их хүйтэн усны загас. Тул. Тул загас. Баяр хүргэе. Дэлхийд ерөөсөө байдаггүй. Зөвхөн Монгол орнд байдаг нэг алдартай амьтан байна. Ямар амьтан вэ? Ямар амьтан вэ? Мазал. Мазал. Баяр хүргэе. Монголчууд тавгийн идэг ямар тоотойгоор застдаг вэ? Сондгоо тоо. Сондгоо тоотойгоор застдаг. Баяр хүргэе. Тавгийн идэг застаа жаргал зовхон жаргал гэсэн жишгээр сондгоо тоотой. За дараагийн асуулт. Өндөгний ард юу байдаг вэ? Юу байдаг? Гэвс. Харамсалтай байна. Гэвс биш. Тэгтээ тэгж ойлгож болно те. Өндөгний ард юу байдаг вэ? Хац үсэг. Ямар үсэг? Гэвс. Гэв гэж хэлээ сая алдсан шүү дээ те. Харамсалтай. Өндөгний ард юу байдаг вэ? Дигдэх. Дигдэх. Хариулт арай биш байна. Дигдэх гэж бол өндөг өөрөө боловсроод тэгээд өндөгний ард нь юу вэ? Хий. Ямар хий? Агаар. Агаар уу? Зүгээр ардлын зүгээр агаар байдаг ч. Урд нь ч гэсэн байх шүү агаар уу? Хий таслал. Цэг таслал. Цэг таслал, өндөг цэг таслал. Юу вэ? Өндөгний ард юу байдаг вэ гэсэн чинь? Хайс байхгүй аа. Өөр. Хошин асуулт шүү. Явдаа. Хомс. Өндөгний ард хомос байдаг. Баяр хүргэе. Хомос. Хоёр нүднийх нь хүүхэн хараа нь нэг зэгт биш нүдтэй үнийг ямар нүдтэй гэж байна? Солир биш үү? Хамстай. Доллар баггүй. Доллар. Дэлхийн хамгийн гүн нур. Байгаль нур. Байгаль нур. Дараагийн асуулт. Манай энэ удаагийн нэвтрүүлгийг ивент тэтгэгч MCS компаниас ирсэн асуулт байна. MCS Coca-Cola компани бүтээгдэхүүний нэг болох Bonaqua гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Цэврус. Арай биш. Юу гэсэн утгатай вэ? Bonaqua. Шилдэг. Шилдэг арай биш. Чаналтай. Чаналтай арай биш ээ. Юу гэсэн утгатай вэ? Гүний. Биш. MCS Coca-Cola компани бүтээгдэхүүний нэг болох Bonaqua гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Сайн ус. Сайн ус гэсэн утгатай. Франц. Эрхэмсэг охид бүсгүйчүүд ажил хэрэгч хатагтай нартаан зориулсан ганхан хэнцэр эхэмсэг дот нь хийц загвар энэ бүхнээрээ ялгаран харагдах дэгжин чамин төрөл бүрийн эмгтэй бэлэг хуудасаар дэлхийд нэрэн гаргасан Карла брендийг сонгож энэ хаврын гоёлоон тодорхойлож сэтгэл хангалуун этгэл дүүрэн алхах алтан боломжийг Анда Fashion Shop-танд олгож байна. Та манайхаас зөвхөн тандал зориулан авчирсан ганцхан загварыг сонгосноор бүхнээс содон, бүхнээс хэнцэр, бүхнээс ганхан харагдах болно. Таны сонголт хийх утас 99.7195 88.7195. Bonaqua, Монголын номер 1 цэвэр ус. Гоё юм байна уу? City pizza. Үнэхээр гоё юм байна.